За өглөөний мэндэ. Тэгээ энэ сонсголч уг нь яхав дээ. Тэгээд Монгол Улсын их хурлаас гаргасан олон сайн хуулиудын нэг гэж би үздэг малчтын талаар харамсалтай нь хэрэгжүүлээгүй. Бас зарим нэг албан тушаалтнууд хэрэгжүүлэх сонирхол байсангүй. Ялангуяа малчтын нийгмийн баталгаа, тэр малчтын нийгмийн даатгалын нөхөн төлөвлөх асуудал, олон асуудал дээр нь үндсэндээ хойр ганцсан. Тэгээ түрүүнд хэн хэлж байв нэг нь энэ малчтынхаа энэ сонсголын ард дээр заавал тэр нэг хууль хэрэгжүүлээгүй усууд хариуцлага тооцдог байгаа ч гэдэг саналыг бол би их зөв зөвтэй санал гэж үзэж байгаа. Ер нь манай улсын хурл одоо энэ гаргасан хууль тогтоомжийнхоо араас энэ хяналт тавьдаг систем улам боловсронгуй болох хэрэгтэй. Өнөөдөр 937 хууль Монгол улсад үйлчилж байна. Яг нийгмийн харилцааг зохицуулж байгаа нэг 300 400 орчим хууль байна. Тэгээ эдгээр хуулиуд дээр хяналт тавих хэрэгжилтэн дээр хяналт тавих асуудал заашгүй байгаа. Энэ сонсголын гол ач холбогдол энэ юм а гэж. Тэгээ яг хуу бид нар одоо өнөөдрийн сонсголоороо бол нэг малчтын хөдөө аж ахуйн салбарын санхүүгийн хүртээмжийн асуудал, санхүүгийн үүсгэний асуудлын тухай ярьж байна л да. Нийтдээ одоо Монгол банкнаас хоёр асуулт байна. 25 оны 2 дугаар улирлын байдлаар нийт Монгол улсын санхүүгийн нийт зээлийн үлдэгдэл 43.8 их найд байгаа юм байна. Гэтэл хөдөө аж ахуй ялангуяа малчтад олгосон зээл чинь малчтад олгосон тэр өндөр хүүтэй зээл чинь 1.1 их найд 22% хүүтэй олгосон зээл чинь шинэ хоршоогоор олгосон зээл чинь 894 тэрбум байна. Ингээд 2 их найд орчим л байна л да. Өөрөөр хэлбэл энэ чинь нийт санхүүгийн зах зээлийн 5 орчим хүрэхгүй хувь байна. Тэгээд энэ малчны тухай хуулийн 13 дугаар зүйлд малчны хөрөнгө оруулалт эдийн засгийн чадамжийг сайжруулах гол заалт байгаа юм л да. Тэгээд сумдууч ажиллаа хийхгүй байх шүү байгаа юм. Дээрээс нь тэр хуулийн 13-2-ын 6 дээр хуулиар хориглоогүй бусад санхүүжилтийн их усвар гэдэг. Энийг та бүхэн ер нь энэ хуулийг үзэж байгаа юм Монгол банк. Та бүхэн энэ чиглэлээр энэ малчтыг дэмжих чиглэлээр энэ заалтыг ашиглаад ямар нэгэн юм хийж гэнэ үү? Хоёрдугаарт нь Монгол банкны таны хийсэн мэдээлэл, инх тайван даргын хийсэн мэдээлэл малчтын зээл 1.8% чанаргүй гэж заасан. 1.8% чинь ингээд нийт гаргасан зээлийнхээ нэг 19.8 тэрбум юм байна л да. Бодвол 1.8 гэж чинь 23-24 дамнсан их зуд гэхээсээ л гамшиг болсон шүү дээ. Үүнтэй холбоотой тэр нэг чанаргүй зээл 1.8% хүрсэн болов уу гэж би хувьдаа бодож байна. Тэгэхээр энэ 23-24 он дамнсан зуднаас улбаатай болов. Ер нь альва гэрээнд банкч бай, ямар ч гэрээнд нэг форс мажорын тухай ойлголт байдаг. Давгцгүй хүчин зүйлийн тухай ойлголт. Та бүхэн давгцгүй хүчин зүйлийг малчтын эрх зүйн мэдлэг бас дутамгийг ашиглаад энэ гэрээний заалтаа ерөөсөө биелүүлэхгүй харагдаад байдгийг. Үүнтэй холбоотой энэ 23-24 оны энэ зуудыг хэрвээ байгалийн гамшиг форс мажор гэж За нэмэлт 1 минут. Тэр гамшигыг одоо байгалийн гамшигт үзэгдлээ гэж үзэх юм бол та бүхэн энэ 1.8% чанаргүй зээлээ баг хүчингүй болох боломжтой. Яагаад гэвэл эн чинь гэрээнийхээ зүгээр малчин банк хоёр гэрээ яаж хийдгийг би мэдэхгүй байна л да. Тэгэхээр энэ байдлаар энэ 1.8%-ийнхаа чанаргүй зээлийнхээ дансыг цэвэрлэх цаашдаа бас энэ малчтад санхүүгийн зээлийн хүртээмжийг нь илүү болгох талаар боломж юу гэсэн ийм хоёр асуулт байна. Дараа нь тодруулах авъя Монгол банкнаас. За Монгол банк хариулъя 17 номерын микрофон. За Ганбаатар гишүүний асуултад хариулъя. 23-24 онд дамнаад гарсан энэ байгаль цаг хүрийн хүндрэлтэй нөхцөл байдал зодын хүрээнд бол Төв банк өөрийн хуулиар олгогдсон эрх үүргийнхаа хүрээнд малчны зээлийн эргэн төлөлтийг бол хойшлуулсан байна. Эргэн төлөлтийг хойшлуулна гэдэг нь тухайн арилжааны банкнаас зээл авсан малчин үүрэг яг тухайн зээлийнхаа эргэн төлөлтийг оролцохоор 2 жил орчмын хугацаанд жил хагасын хугацаанд бол ямар нэгэн одоо зээлийн ангилал хийхдэггүйгээр банкндаа зээлээ төлөхгүй гэж болно гэсэн зохицуултыг бол хийж өгсөн байгаа. Төв банк бол хуулиараа бол яг ийм зохицуултыг зээлийн эргэн төлөлтийг хойшлох актив ангилахгүй байх тийм хуулийн бол эрхтэй байгаа. Түүнээс биш яг малчин өрх маань өөрөө арилжааны банктай өөрөө гэрээ байгуулад хоорондоо иргэний хуулийн дагуу гэрээ байгуулаад зээл аваад явж байгаа. Тэгэхээр хоёр хүн хоорондоо байгуулсан гэрээнд 3 дахь этгээд хөндлөнгөөс оролцох бол тийм эрх бол байхгүй. Буюу зээлийг бол энэ төлөхгүй буюу одоо юу гэдгийг зээлийг тэглэх тийм зохицуулт бол бид бүхэнд бол ерөөсөй байхгүй. Тэгэхээр бол энийг бол одоо тэтгэврийн зээл тэглэж ирсэнтэй холбоотой ижлэхнэр яг тийм улсын хурал
хууль гаргаж л шийдэх тийм эрх зүйн зохицуулалттай байгаад байгаа. Ер нь бол тэр Төв банк бол малчны зээлийн хүү бол тодорхой хэмжээнд бол бууруулах талаар бол бүхэл талаар дангац малчны зээлч гэхгүй зээлийн хүүг үйл нь бууруулах талаар бүхэл одоо зохицуулалтын арга хэмжээнүүдийг бол авч байгаа. Гэхдээ бид бүхэн бол бас тодорхой хэмжээний бол мэдээж энэ бол арилжааны банкны өөрийн одоо их усрээр олгож байгаа зээл учраас зээлийн өртөг юм байгаа гэдгийг бол бас яг сайн ойлгох хэрэгтэй гэж